социальным вопросам, господин. Оросын холбооны улсын эрхэм мужийн мэрэгжлийн боловсролын байгууллагын ажилтнууд Орхон аймагт ажлын ажилтнууд хийлээ. Эрдэнэт хот эрдэнэс Орос улстай ах дүүгийн холбоотой байсан. Одоо ч тус улстай жил бүр хамтран ажиллах гэрээ байгуулан ажилладаг. Үүний нэг нь өнгөрсөн жил Орхон мэрэгжил сургалт үйлдвэрлэлийн төвийн Эрхүү хотын барилга архитектурын сургуультай хамтын ажиллагааны гэрээ байгуулж ажилласан. Уг ажлын хүрээнд тус сургуулийн оюутан залуус Эрхүү муж руу оюутан солилцоогоор явж туршлага судалж мэрэгжлээ дэвшлүүлжээ. Иймдийн жил дахин гэрээ байгуулж байгаа юм. Гэрээнд Орхон аймгийн шинжлэх ухааны технологийн парк, Эрхүү хотын шинжлэх ухааны төвтэй хамтран ажиллаж оюутан солилцоо, багш солилцоог зохион байгуулж ажиллах тухай тусгажээ. Мөн инженер техникийн мэрэгжилтнүүд мэрэгчлээ дэвшлүүлэн суралцах боломж нэгдэх юм. Министр образования. Юуны өмнө энэ айлчлал бол бас нэлээд удаан хугацаанд бэлтгэж эрхэм мужийн боловсролын сайд нь анхаарч ирэх ёстой байсан. Нэгэнтээ байгалийн гамшиг болж онцгой комисстэй ажиллах болсон учраас одоо төлөөлөгчдийг бол ихээсэн байгаа. Тэгэхээр энэ төлөөлөгчд маань бол одоо манай аймагт бэлтгэгдээгүй бас шинэ мэрэгжлийн сургуулиудын төлөөлөл байгаа. Тухайлх юм бол нисхийн тээвэр, машин үйлдвэрлэл, шинэ материалын үйлдвэрлэлийн зэрэг 5 сургуулийн захирал ирсэн байгаа. Тэгээ энэ хамтын ажиллагаа нь болохоор бол одоо өнгөрсөн оноос эхэлсэн. Манай Орхон мэрэгжлийн сургалт үйлдвэрлэлийн төв Эрхүүгийн барилга архитектурын сургуультай хамтын ажиллагааны гэрээ байгуулж, за модош аймгийн шинжлэх ухааны технологийн парк, Эрхүүгийн шинжлэх ухааны төвтэй бас хамтын ажиллагааны гэрээ байгуулж, ингээд бол оюутан солилцоо, багш солилцоо, Оросын ур чадварын залуу мэрэгжилтнүүд тэмцээнд манай багш оюутан анх оролцож, ингээд одоо аймагтай Оросын холбооны улсын эрхүү муж их өргөн чиглэлээр одоо хамтран ажиллах гэрээ байгуулах гэх юм. Тэгээ энэ дээр бол боловсролын салбар, мэрэгжлийн боловсролын салбар, ялангуяа ерөнхий боловсролын салбарын орос хэлний багш нарын мэрэгжил дэвшлүүлэх, хүүхдийн оюутан солилцоо, зуны амралт, ерөнхий боловсролын сургуулийн зохион бүтээх, авиастай хүүхдүүдийг зуны амралтаар амраах, багш солилцох зэрэг ийм олон хөтөлбөрүүд багтсан. Тэр дотор бол бас нэг онцлог хэлэх зүйл бол манай аймгийн сэтгэл зүйчдийн одоо бас мэрэгчлийг дэвшлүүлэх энийг үргэлжлүүлэн явуулах бас анхны ийм сургалтуудыг бол манай эрхүүгийн боловсролын яам бол одоо хийсэн байгаа. Орхон аймагт 1500 гаруй инженер техникийн мэрэгжилтнүүд ажиллаж амьдардаг. Харин 150 гаруй Орос улсын иргэд амьдарч байгаа юм а. Иймд дээрх гэрээ үр дүнтэй болно гэдэгт итгэж байгаа тухай аймгийн удирдлагууд хэллээ. Учир нь мэрэгжлийн сургалтад 58 сургууль харьяалагддаг бөгөөд эрхүү мужийн нийгэм эдийн засгийн салбарт ажилладаг бүхий л боловсон хүчнийг бэлтгэн гаргадаг байна. Түүнчлэн Орхон аймагт бүтээн байгуулалтыг даган боловсон хүчний шаардлага гарч байгаа учраас энэхүү хамтран ажиллаж чадварлаг мэрэгжилтэн бэлтгэн гаргах боломж байна хэмээн Оросын холбооны улсын Эрхүү хотоос ирсэн ажлын хэсгийн ахлагч хэллээ. Не смогла приехать из-за известных